За сайн байцгаана уу? Намайг Билэнж гэдэг. Би Niagara College-ийн Монгол болон Төв Азийг хариуцсан төлөөлөгч байна. Наад улсад ажиллаж амьдрахад дээрээс нь ялангуяа олон улсын оюутан болоод очиод сурахад бол их таатай орчинтай газар байгаа. За Канада улс маань өөрөө маш найрсаг хүмүүсээр их алдартай. Одоо жишээ нь маш олон тоглоом шалгуунууд Канада хүмүүс ямар nice хүмүүс болох талаар тоглоом шалгуунууд зөндөө байдаг. За тэгээд надад бол миний хувьд болохоор Канада улсын талаар хамгийн их таалагддаг юм болохоор хүмүүс нь нэгдүгээр маш найрсаг, илхэмсэг. За тэгээд гудамжаар зүгээр ингээд явж байхад хажуудаа байгаа хүнтэйгээ мэдлэхгүй байхын аргагүй байнга биентэйгээ найрсаг харилцаж явдаг газар байгаа. За хоёрдугаарт маш үзэсгэлэнтэй байгальтай газар. Ер нь бол газар нутгийн хэмжээгээр маш том, дээрээс нь дэлхийд дэвсдэг цэнгэг бусдаа нуураараа маш том газрыг эзэлдэг. Тэгээд Канада улсаар ер нь бол олон улсын оюутан болоод сурж байгаа бол цаг заваа гаргаад тэр улсаар аялахыг маш их зөвлөж байна. Яагаад гэвэл Канада улс нь өөр маш том газар нутагтай. Тэгээд байгалийн хувьд бол үнэхээр хүн хүрээгүй тийм үзэсгэлэнтэй байгальтай газар байгаа. Яг манай Монгол шиг. За тэгээд цаг агарын хувьд ч гэсэн ер нь их таатай орчинтой. Манайхтай адилхан дөрвөн улиралтай. Гэхдээ яг нөгөө Монгол хүний хувьд болохоор харьцуулж ярихад бол манайхаас бол тулайхан газар. За тэгээд манай жишээ нь миний очиж исэн буюу Niagara бүс маань болохоор өөрөө Канада улсынхаа нэлээд урт хэсэгт байрладаг. Тийм учраас цаг агарын хувьд бол их дулаахан, усан үдний тариалагны талбай ихтэй. Дээрээс нь жишээ нь байгалийнхаа өнгө төрхөд ерөөсөө халтаагүй тийм үзэсгэлэнтэй газар байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор яг хүмүүс болон байгаль нь маш их таалагддаг. За тэгээд тэрийгээ дагаад мэдээж дэд бүтц маш сайн хөгжсөн газар. За тэгээд олон улсын оюутнууд очиход ер нь бол амьдрах орчин их таатай. Тэднэрт ойлгохгүй, мэдэхгүй чадахгүй зүйл гарвал хүмүүс нь тусалдаг. Дээрээс нь жишээ нь зөвхөн олон улсын оюутан болоод сурахаас гадна тэндээ ингээд амьдраад ажиллаад явхад бол ингээд маш таатай байдаг. Тэр нь бол миний Канадын хамгийн их таалагддаг зүйлс байна. За яг Канадад хэзээ зүйлс гэхээс илүү яг мэдээж тийм ер нь бол жишээ нь анх удаа гадаад улс руу бие даагаад явж байгаа залуучуудад тулгарх асуудал бол маш их гарна. Жишээ нь гэрээс танана. За тэгээд дээрээс нь жишээ нь бие даагаад амьдрахад хоол хийх, гэрийнхээ ойр зургийн юмыг авах, дээрээс нь жишээ нь өөрийнхөө цагийг яаж өнгөрүүлэх, хичээл хэцүү байна те. Зөндөө асуудлууд тулгарна. Гэхдээ Канадад жишээ нь байхад манай сургуулийн хувьд болохоор оюутнуудад тусалдаг, олон улсын оюутнуудад тулгардаг бэрхшээлүүд дээр байнга тусалдаг янз бүрийн solution буюу арга шийдвэрүүд олон байдаг. Жишээ нь манай сургуулийн student service гэж хэсэг байгаа. За тэгээд энэ student service юу багтаж байгаа юм бэ гэхээр бүх төрлийн жишээ нь сурагч үзүүлэх зөвлөгөөнүүд байна. Жишээ нь хичээлтэй холбоотой, дээрээс нь сэтгэл зүйтэй холбоотой. Магадгүй гэрээ санаад жишээ нь ямар нэгэн найз нөхөдтэй арай болж хэмжээг байхад ганцаардаа байвал мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө авах боломжтой. За тэгээд сургууль дээр бүх байгаа арга хэмжээнүүдэд байнга оролцоод олон найзтай болохыг дэмжсэн арга хэмжээнүүд зөндөө байгаа. Тэгэхээр мэдээж тиймэрхүү зүйлс оролцоод ингээд өөрөө идэвхтэй байгаад байвал маш хурдан найз нөхөдтэй болно. Өөрийн гэсэн хийх зүйлстэй, дуртай зүйлстэй болоод яг нөгөө тухайн байгаа газар очиод тасанд зогсоход арга хэмжээнүүд бол зөндөө байдаг. За тэгээд жишээ нь магадгүй санхүүгийн хувьд ч юм уу нөхцөл байдал толгойд сургуулиас оюутнуудаа зориулсан тусламжууд бас тэрэн дээр байна те. 7 хоногт нэг удаа ч юм уу сургууль дээрээ үнэгүй хооллох боломжийг олгодог. За дээрээс нь 7 хоног болон янз бүрийн арга хэмжээнүүд дээр тэрэндээ дандаа оюутнуудаа чинь хоол болон янз бүрийн юмнуудыг байнга өгдөг те. Дээрээс нь оюутнууд маань хичээл дээрээ хэрвээ хоцрогдвол магадгүй нэрээ санаад ингээд төвлөрч чадахгүй асуудлууд гараад тэрнээс болоод хичээлдээ тодорхой хэмжээний хоцрогвол сургуулиас нь үнэгүй peer to peer буюу жишээ нь цагийн оюутан багш гаргаж өгдөг. Тэгэхээр магадгүй жишээ нь математикийн ч юм уу нэг хичээл дээр хоцрогдлоо гэж бодоход өөрийнх нь ангийнх нь нэг найз өөрт чи хичээл заагаад өгчин. Тэгээд тэр зааж өгж байгаа багш маань сургуулиас цалинжаадаа явчихна. Тэгвэл өөрөөс чи ямар нэгэн зардал гарахгүйгээр тиймэрхүү тусалцаануудыг бүгднийг авах боломжтой байдаг. Тийм. Наач их гоё асуулт байна. Жишээ нь Монгол хүн гэж ямар хүн байдаг вэ гэж асуулт байвал хүмүүс хариултаа жишээ нь ер нь бол ингээд Аз төрхтэй. Тэгээд дээрэс нь хар бараанд өстэй гэл ерөнхийдөө нэг хариулт нь ингээд Монгол хүн шууд орж ирнэ шүү дээ. Харин Канада хүний хувьд болохоор ер нь бол жишээ нь арьс өнгөөрөө бол
тодорхойлогддгүй. Яг гэвэл Канада улс маань өөрөө immigration гэх цагаачлалаар маш олон жилийн турш хүн амын бүртгэлтнээр одоо төвлөрж ирсэн улс байгаа. Тэнгүүд одоо жишээ нь Канада хүн гэхэд нэг одоо тийм шар арьстай, тийм эсвэл хар устай ч юм уу тийм хүн байна гэж тодорхойлоход их хэцүү. Маш олон төрлийн хүмүүс байгаа. За тэгээд нэг нь бол ethnicity буюу одоо нэг тухайн хүмүүсийн гарал үүсэлт жишээ нь маш олон улсаас ирсэн. Тэгээд дээрэс нь яг бас Канада улсын бүр яг энэ газар нутгийн хувьд болохоор анханасаа байсан бас уугуул хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол хүний хувьд болохоор тэр бол одоо Канада улс бол хамгийн одоо сайн одоо холилдсон. Дээрэс нь одоо жишээ нь diversity буюу одоо жишээ нь хүмүүсийн одоо олон газраас ирсэн байдал нь болохоор ерөнхийдөө хамгийн сайн байдаг тийм улс байгаа. Жишээ нь ингээд би одоо сургууль дээр ч юм уу нэг ширээн дээр очиж суухад ер нь бол нэг 5 хүнтэй хамзуулаа гэхэд бараг тавуулаа өөр улсаас юм уу өөр эсвэл гарал үүсэлтэй байх магадлал маш өндөр. За тэгээд ерөнхийдөө Канада хүмүүсийг харин одоо хооронд нь одоо зан аашин ч юм уу эсвэл одоо хийдэг үйлдэлүүдийн хувьд болохоор тодорхойлон дэвэл маш одоо илдэг хүмүүс. За тэгээд дээрээс нь хүлээцтэй энийг одоо асуудлыг аль болох шийдье гэж одоо хардаг. Дээрээс нь одоо бие биендээ туслахтай маш сэтгэл хангалуун байдаг хүмүүс гэж ер нь хэлнэ. За тэгээд мэдээж Канада улс маань өөрөө цагаачлал маш өндөртэй улс учраас одоо жишээ нь яг нэг тийм хүн гэж тодорхойлоход бол хэцүү байгаа. Ер нь гадагшаа сурч байгаа хүн мэдээж сургууль сонгохдоо одоо өөрийн чинь нэг мэдээж одоо сонирхсан мэрэгжил тэрийг тэр сайн заадаг вэ? Тэр талаараа тэр сайн танилцсан бэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо жишээ нь магадгүй тухайн амьдрах орчин чинь ямар шүү байх вэ гэдгийг бас сайн судлах хэрэгтэй. Мэдээж Америк ч юм уу Канада руу очиод бүх сургуулиуд сайн байна, шууд рандомор сайн байна гэсэн үг бол биш те. Дээрээс нь магадгүй өөрөө чинь хувь хүний сонирхол бас ямар шүү байдаг гэдгээс айгүй хамаарна. Тэгэхээр маш олон зүйлийг одоо энэ дээр авч үзэх хэрэгтэй. Мэдээж мэрэгжил сонголттой ч холбоотой нөхцөл байдлууд байна. Амьдрах орчинтой ч холбоотой нөхцөл байдлууд байна. Сургалтын төлбөртэй холбоотой нөхцөл байдлууд байна. Тэднийг бүгднийг яг өөрийнхөө хэрэгцээнд одоо дүгнэж үзэх хэрэгтэй. За манай сургуулийн хувьд Найра коллеж маань болохоор өөрөө их байршлын хувьд их байршилтай газар гэж хэлнэ. Яг тэгвэл энэ маань болохоор яг том хотын төвд бол биш, том хотын төвд байхад мэдээж том хоттой хүмүүс бол гоё шүү дээ. Тэгмээд яг манай Найра коллежийн хувьд болохоор яг том хот гэхээс илүү одоо чи илүү одоо suburb буюу хотоос гадна тийм 50 жижиг хотуудад байдаг. Тэгэхээр манай үндсэн 2 кампус маань болохоор яг Валент болон Niagara on the Lake гэсэн 2 хотод байрлаж байгаа. За хоорондоо их ойрхон зайтай. За тэгээд энэхүү газар маань болохоор ер нь бол хүмүүс маш тайван. За дээрэс нь одоо жишээ нь одоо янз янзын гэмт хэрэгтэр гаралт нь бол хамаагүй бага. За тэгээд том хотуудтай харьцуулахад ч тийм. Тэгээд ер нь бол одоо тухайн үед олон улсын оюутан яваад очиход одоо ажил хийх боломж бас маш сайн олдсон. Зарим газрууд бол хэтэрхий одоо жишээ нь алслагдсан газар бол ажил олдох зэрэг хэцүү болно шүү дээ. Тэгэхээр дээрэс нь оюутан бас чөлөө цагаа өнгөрөөхийн тулд одоо сонирхолтой орчинтой газар байх нь их чухал. Тэгэхээр яг тэр одоо нөхцөл байдлыг маш сайн хангасан. За дээрэс нь манайх өөрөө яг Торонто School of Management-тэй хамтарсан кампустай. Тэгэхээр магадгүй том хотод дуртай илүү одоо жишээ нь завгүй амьдрал гэсэн хүмүүс байвал те бас тийшээ тэр кампус руу очиж сурч болно. Тэгэхээр нөгөө мэдээж өөрийнх нь зорилго дээрэс нь амьдрах орчин нь ямар хүлээлттэй байгаагаас хамаарат ер нь янз бүрийн гэсэн. За олон улсын оюутан болоод гадаад улс руу очиж байгаа. Тэгмээ одоо жишээ нь магадгүй анх удаага ч юм уу явж байгаа бол миний хувьд бол оюутан залуустай зүйлс бол маш сайн идэвхтэй бай. Дээрээс нь одоо жишээ нь маш олон зүйлийг шинээр сурч мэдэх хүсэлтэй байхыг одоо оюутнуудаа зөвлөн. Яг тэгвэл одоо зөвхөн гадаад улс руу одоо жишээ нэг сургуульд очиад тэр сургуулийн одоо заасан цагт хичээлээ үзээд явна гэдэг бол угаасаа боломжгүй. Тэгэхээр оюутан болгон одоо жишээ нь тэндээ очиад хичээлдээ суун, хичээлээсээ гадуур амин янзын арга хэмжээнд орсон, ажил хийж үзэн, дээрээс нь шинэ найз нөхөдтэй болно. Тэгэхээр энэ болгонд өөрөөс чинь одоо жишээ нь гоё ундарсан хүсэлтэй ямар янзын шинэ зүйлийг сурах, шинэ зүйлийг одоо мэдрээ. Дээрээс нь одоо өөрийнхөө одоо жишээ мэдлэг ур чадвараа сайжруулъя гэж одоо зорьсон хүсэл байх хэвээр. Хэрвээ үнэхээр тийм хүсэл байхгүй бол чиний одоо ямар ч гоё газар очиад хүн энэ сурахад бол мэдээж хэцүү шүү дээ. Тэгэхээр
ер нь бол шин зүйлийг одоо туршиж үзье. Дээрээс нь одоо янз янзын шаардлагатай бол одоо өөрийгөө бааз зэрэг ч юм уу эсвэл илүү их ч юм уу одоо зоригжуулаад ингээд өөрөөсөө хичээл зүтгэл гаргах нь одоо яг олон улсын оюутнууд ч юм уу ер нь гадаад улсад амьдарч байгаа одоо хэн болгоноос шаардах юм зүйлс байгаа. Тэгэхээр ер нь бол одоо өөрийн гэсэн одоо шинэ очиж байгаа газараа өөрөө маш сайн хичээл зүтгэл гаргаад одоо ажил олоод ч юм уу эсвэл хичээлдээ сайн дүгнээ аваад багш нартайгаа илүү ойр дотн байж одоо өөрийнхөө ур чадварыг дээрээс нь одоо танилын хүрээд ингээд нэмэгдүүлэх тусам ер нь бол цаашдаа эргээд одоо буцаад одоо сургуулаа төгсөөд одоо үргэлжлүүлээд ажиллах ч юм уу эсвэл эргээд улсдаа ирэх өөр газар ажиллах ч юм уу энэ болгонд чинь хэрэг болно. Тэгэхээр олон найзтай, олон ур чадвартай бүх зүйлийг одоо зөвхөн танхимаас хичээлийн танхимаас биш хичээлээс гадуур одоо хийж байгаа бүх зүйлээсээ янз янзын шинэ нэг сургууль одоо жинхэнэ олон улсын оюутны одоо full experience гэж хэлдэг.